За дараагийн бичлэг эхэлж байна. NCAA March Madness Sweet 16 16 баг. За тоглолтууд 4-р өдөр буюу пүрэв гарагаас эхэлсэн байгаа. 4-р өдөр 4 тоглолт, 5-р өдөр 4 тоглолт болсон. Калифорниагийн Сан Хосе хотод SAP-гийн центэрт Purdue, Texas араас нь залгуулад Arizona, Arkansas гэсэн тоглолтууд болсон бол Toyota Center буюу Houston Rockets-ийн тоглолтоо хийдэг ордонд Nebraska, Iowa, Houston, Illinois гэсэн тоглолтууд болсон. За зохиогч эрхийн асуудал яригдах учраас одооноос иймэрхүү тоглолтын тойм бичлэгнүүд хугацаа бол хамаагүй багасгах нь ойлгомжтой болсон байгаа шүү. Энийг хэлгэсэн. За ингээд тоглолт руугаа оръё. Хамгийн ихэнд болсон тоглолт Чансарын номер 2 Purdue, номер 11 Texas гэсэн багуудын тоглолт байгаа. Texas эхний 2 шатанд апсет хийгээд гарч ирсэн. Энэ удаа тэд Boilermakers үдтэй тулсан. Тоглолт гоё эхэлсэн. Оноо дээр доороо гаралцаад хамгийн ихдээ 6 оноо болж холдсон. За 2 дугаар үеч гэсэн гоё болсон. Даалдал байх үед Oscar Clapp самар дороос оноог авч байна. Texas-ийн тоглохын амжилтгүй болсон Chandler Weaver нэмсэн. Braden Smith самардаад 2 оноо, 3 оноо Purdue илүү. Texas-ийн тоглохоо Swain Orson алдаа авсан. Тооны харьцааг тэнцвүүлэх боломжтой. За ингээд Swain шидэлтэй хийгээд тооны харьцаа 77-77 дээр тэнцсэн. Purdue-гийн тоглохоо Braden Smith яг түрүүний тоглохоо хийсэн алдсан, харин араас нь Trey Kaufman руу нэмсэн. Ердөө 1.7 секунд. Jordan Pope шидсэн энэ шидэлт нь амжилтгүй болсон. Ингээд 79-77-гийн харьцаатай Purdue Boilermakers дараагийн шатанд шалгарч байна. Purdue сүүлийн 3 жилд 2 дахь удаага ийхүү Elite 8-д тоглохоор болсон. За 4 дахь жилдээ тоглож байгаа Trey Kaufman Rain 20 оноо авахдаа 80% довтлсон байна. Харин гарааны бусад 4 тоглогчид нь бүгд 10-аас дээш оноо авчээ. Дараа нь номер 4 Nebraska, номер 9 Iowa. За эхний үе ер нь Nebraska оноо илүү явсаар байсан 10 оноо хүртэл илүү гарсан. Тоглолтын 2 дугаар агас 65-65 тэнцүү байх үед Barron Steers 3-аас хийж Iowa оноо илүү гарсан. Дахиад энэ удаа Tate Sage 3-аас хийсэн. 1 минутанд 6 оноо илүү болно гэдэг бол тэ. 5 минут оноо аваагүй байсан Nebraska-гаас Braden Frager 3-аас хийсэн. За одоо энэ дээр хараа. Nebraska-гаас талбайд 4 тоглогч. Үүнийг нь Iowa-гаас Alvaro Folgueras шийдгээд алдаадаа хийгээд за ингээд тоглолтын эцсийн цэгийг нь хатгацсан. Бүгд гайхсан яагаад талбай дээр 4 тоглогч байна гэд. Тэгээ Iowa-гийнхан урагшаага сав гэд Kyle Combs аваад Alvaro Folgueras имэд алдаатаа хийчихсэн. Ингээд 77-71-ээр Iowa хожиж дараагийн шатанд шалгарсан. За Barron Steers 20 оноо, Sylvanus Tate Sage 19 оноо, 8 самбар, Alvaro Folgueras 16 оноо. Сүүлд хамаг гол оноонуудыг түүсэн нөхөршүү дээ. За Nebraska-аараа эхний үед нэг ч удаа онооны тэргүүлэлээ алдаагүй, дандаа оноо илүү явсаар эхний хагасыг дуусгасан. Тэгээд сүүлийн 2 минутанд True-ний Steers-ийн 3 онооны шидэлтээр ахуйдаага оноо дутуулсан байна. Тэгэхээр 37 минут гаруй оноо илүү явсан баг бариулаад сүүлийн хэдэн минутанд хожигдоод тэгээ мултран гэхээр харамсалтай байгааз. Гэхдээ Nebraska явахаа баягаан түүхэнд энэ том тэмцээнд амжилтсан хоцсон, бүр 2 хоцсон байжгүй. Одоо харин Iowa Hawkeyes-ийг хүмүүс Cinderella story буюу үнсгэлжингийн үлгэр гэж ярьж байна. Номер 9. Одоо үлдсэн байгаа багуудаас хамгийн хойно рэнктэй байгаа баг. Энэ тоглолтын араас номер 2 Houston, номер 3 Illinois гэсэн тоглолт болсон. Toyota Center Houston хот. Тэгэхээр Houston их сургууль гэртээ тоглосон гэсэн үг. За бага оноо авсан эхний үе болсон 24-22. 2 дугаар үед дөнгөж эхлээд Houston тоог тэнцүүлсэн. Түүнээс хойш Illinois үргэлж онооны илүүтэй явсаран байгаад 65-55-аар хожиж шилдэг 8 багийн нэг болсон. Бүр 2 дугаар үед 17 тиг гэсэн run хийгээд 18 оноо хүртэл салсан байгаа. Houston тэгээд оноог барьж чадаагүй 3-аас шидсээр байгаа таарсан. Энэ тоглолтод чөлөө шидэлтийн зөрүү бол амар. Illinois 21 шидсэн бол Houston ердөө 2 удаа шидсэн. За ингээд Illinois дахиад 1 удаа хожиход Final Four тоглоно. Хамгийн сүүлд тэд Final Four 2005 онд шалгарч исэн байна. Тэр үед Deron Williams Illinois-оос тоглож байжээ. За нэгт рэнктэй Arizona, дөрөвт рэнктэй Arkansas. Arizona яагаад Чансаны номер 1 вэ? Яагаад фаворит багвэ гэдгийг харуулсан ийм тоглолт болсон. Багаараа 63% довтлсон 109-88
21 оноор зэрүүтэй хоцсон байгаа. 109 оноо авахд багаараа 3-аас тэгж их шидэд байх шаардлага гараагүй. Ердөө 8 удаа шидэд 5-ыг нь оруулсан. Энэ тэмцээнд Аризона 86 оноод дуусч байгаа бол энэ тоглолтод бүр 109 оноо авсан байгаа. Ямар амар тоглолттой байгаа вэ гэдгийг харж байгаа бах. Arizona Wildcats бол хамгийн шилдэг хөтөлбөртэй сургуулиудын нэг. Гэхдээ 2015 оноос хойш анхудаага энэхүү элит дээдэд шалгарч байна. Тэгэхээр March Madness-д дандаа азгүйцдэг баг байх нэ. Галзуу ганц тоглолтод те. Одоо харин Thomas Lloyd дасгалжуулагчтай Arizona энэ жил бол авраг олно гэсэн байгаа. Дээр нь өөр бүсийн номер 1 Florida мултарсан байгаа. Амбиц маш өндөр байгаа нь гарцаагүй. Харин John Calipari-гаар удирдуулсан Arkansas ингээд гэртээ харихаар болсон. Ямар ч байсан бид эхний жилдээ тоглосон freshman Darius Acuff Jr. гэж тоглогчийг харлаа. Ямар гоё тоглолттой онаах чадвар ямар өндөр вэ гэдгийг олж харсан ийм тэмцээн болсон. За хоёр дахь өдөр бол Duke, St. John's, Michigan, Alabama, Connecticut, Michigan State, Iowa State, Tennessee гэсэн ийм багууд тоглосон. Энэ өдөр коллежийн сасан бөмбөгт хамгийн том алдартай шилдэг домог гэсэн дасгалжуулагчид бага дасгалжуулсан байгаа. Duke-ийн дасгалжуулагч John Shire 38 настай залуухан дасгалжуулагч 22 оноос хойш ахлах нь болсон. Өөрөө бас Duke тоглож байх хугацаанд 2010 онд авраг олж байсан. Харин St. John's-ийн дасгалжуулагч Rick Pitino одоо 73 настай аль 1974 оноос дасгалжуулагчийн карьераа эхлүүлж байсан. 2 удаа NCAA төрүүлсэн, бас Грекийн лигт төрүүлж байсан. Embiid бас дасгалжуулж байсан. Энэ хүнийг бол домгол гэж нэрлэнэ. Michigan-ийн дасгалжуулагч Dusty May байна. Connecticut, Michigan State сургуулиудын дасгалжуулагчид Dan Hurley, Connecticut-ийн 23-24 онд дараалж NCAA төрүүлж байсан. Бас л том нэр. Шилдэгүүдийн нэгт 109-оор тооцогдсон. За нөгөө талд нь Michigan State-ийн дасгалжуулагч Tom Izzo агуу эрхэм 1995 оноос хойш Michigan State-ийг дасгалжуулж байгаа. 2000 онд төрүүлж байсан. Яалтчгүй домог. Тоглолтоо ярихад Чансарын номер 1 Duke, номер 5 St. John's-ийн сургуулиуд эхлээд тоглосон. За эхний агаас ердөө 1 оноор зэрүүтэй дууссан. Яалтчгүй хоёр том дасгалжуулагчид сайн бүрэлдэхүүнтэй багууд гэсэн шиг өстой гоё тоглолт болсон. Amos 3-аас хийсэн Duke оноо илүү гарч байна. Cameron Boozer алдаатай хийгээд 72-69 болгосон. Нэмэлтээ хийсэн. Дараа нь Caleb Foster дундаас 6 оноо болсон байх үед Age of 4 харин тооны зэрэг ойртуулсан. Дахиад Caleb Foster чухал оноонуудыг авсан. Hopkins харин хариуг нь барьж байна. За ингээд алдааны тоглолтууд хийгээд Азия Amos нэг шидэлтэй хийсэн. 3 оноо дутуу байх үед Dylan Darling харин шидэлтэй алдсан. За уг нь хажууд нь Age of 4 бөмбөг нэхэд байсан гэхдээ Dylan Darling нэг тоглолтод баазрич баатар болсон тоглогч дахин нэг удаа баатар болохыг хүссэн гэхдээ чадсангүй. Ингээд 80-75 Duke хожиж элит дээдэд шалгарлаа. За Duke-с нэг сайн зүйл болсон Caleb Foster эргэж ирсэн. 3-7 хоногийн өмнө хөлбөмбөг гэмтэл аваад March Madness-д бол нэг ч тоглолтод ороогүй байсан. Харин энэ удаа сэлгэнээс 11 оноо авсан. Сүүлд бас гол оноонуудыг түүсэн. Cameron Boozer 22 оноо 10 самбар, Azia Evans 25 оноо авсан байна. Michigan, Alabama бол эхний агаст асуудалгүй сайн тоглосон. 2 оноо илүү дуусгасан. Харин 2 дугаар агаст Wolverines асуудлыг шийдсэн. Довтлогоо бол амар байсан. Хамгийн ихдээ 15 оноо илүү гараад улмаар 90-77-оор хожиж элит дээдэд Michigan тоглохоор болсон. Багийн лидер Lenderborg 23 оноо 12 самбар авсан байна. Сэлгэнээс 2 тоглогч 15-аас дээш оноо авчээ. Номер 2 Iowa State, номер 6 Tennessee-гийн тоглолт. За Tennessee бол самбарт өстө мангас байсан. 42-18. Довтлооны самбарт 16-5. Тэгээд хоёр дахь боломжоор 14 оног Tennessee авсан байгаа. Дөрвөн тоглогч нь 10-аас дээш оноо авсан. Ингээд Чансарын номер 2 Iowa State-ийг гэрт нь хариулаад 3 дахь шилдэгт дараалан шилдэг 8 багийн нэг болсон. Харин хамгийн сүүлд ирэх тоглолт бол номер 2 Connecticut, номер 3 Michigan State. За Huskies тоглолтыг маш сайн эхлүүлсэн. 5 минутын дараа гэхэд 25-6 19 оноогоор тэргүүлж исэн. Гэхдээ Michigan State хариуг нь барьж ямар ч байсан эхний агсыг 8 онооны зөрүү болгон ойртуулж дуусгаж чадсан. За тэгээд 2 дугаар агаст амирын болсон Jordan Scott Cooper нэр дараалж оноог аваад ердөө ганцхан онооны зөрүүтэй. Huskies-аас Alex Carabani 3 оноо, зөрүүлээд харин Jeremy Fierce Jr. 3 оноо авсан. 3 онооны зөрүүтэй байгаа сүүлийн 15 секунд. За Michigan State эхлээд 2 оноо авах хөлбөр байсан, тэр нь устсан. Эвгүй байдалд орсон.
Ингээд 7 секунд үлдсэн байх үед Тэнг шидэд харамсалтай наалдчихсан. За Тэнг энэ тоглолтод нэг ч оноо аваагүй, сэлгэрнээс тоглосон, нэг чиглэлтэд оруулаагүй байсан. Ингээд 67-63 харьцаатай Connecticut Huskies хожиж шилдэг 8 багийн нэг боллоо. Нийт 3 аврагтай 2 тасалжуулагчдын энэ удаагийн тулаанд Dan Hurley ялсан. Ингээд Huskies 23-аас 24 онд дараалж авраг болсныхоо дараа өнгөрсөн жил бол Флоридад хожигдсон. Флорида цаашлаад NC-ийн авраг болсон байгаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэг бол мэдээж Elite 8 байгаа. Ингээд Elite 8-ийн тоглолтууд шууд маргааш үргэлжлээд явагдана. Ингээд дараагийн бичлэгээрээ эргээд олцъя.